дотоод сэтгэлийн хүчээр ашиглаж эдгэшгүй гэдэг өвчнүүдээс эдгэхийн тулд нийтлэг одоо хэрэгэлдэг ийм аргууд байна. Энэний бол хамгийн нэгдүгээрт нь бясалгал орж байна. Бясалгал орж байна. Бид нар одоо мэдэн шүү дээ, эргэн тойрны хүмүүсүүд маань бясалгал хийгээд эдгэрсэн тийм хүмүүс эргэн тойронд маань ч гэсэн одоо байгаа шүү дээ. Яагаад гэвэл эмнэлэг домлог гэдэг ингээ баахан явсан хүмүүс явж сүүлдээ одоо эмнэлэг домлого найдлаггүй болоод ирэхээр ийм бясалгаал эсвэл бол нэг үздэг хардаг янз бүрийн хүмүүс ч юм уу ингээ сонирхоод эхэлт юм байл. Илүү тэр нэг дотоод ухамсарлаг байдлаас сэрэж эдгэрэх тэр зам руугаа гэрэл хайгуул хийж эхэлт юм байл. Тэгээ би болохоор тэр нь өөрт нь хүн болгонд нэг тийм зүн совин байдгийн байна да. Тэр нь одоо ингээ сэргдэг юм болов уу гэж боддог. Тэгэхээр зэрэг эдгэшгүй гэдэг онцлогдож байгаа өвчтөн болвол хамгийн нэгдүгээрт нь бясалгал хийгээд эдгэрч болдсон байна. Ягаад тэгэхээр бясалгал хийгээд эдгэрсэн хүмүүсийн тоо маш их байдаг байгаа учраас.